Түүхэнд мөртөө тагнуулын ажилтан. Тагнуулын байгууллагын түүхийн шаардсан хуудсанд өөрийн түүхийн улмөрийг тодор бичиглэн үлдээж, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад эх орон ард түмнийхээ өмнө онцгой гавья байгуулсан ажилтнуудын нэг нь эрх бэлэгтийн гэрэл чулуу юм. Түүний намтраас сонсогч танай товчлон хүргэхэд тэрээр 1916 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Уляастан ам хэмээх газар төрсөн. 1927 онд хошууны танхимын сургууль, 1928-аас 1929 онд Улаанбаатар хотод Сүхбаатарын нэрмжит сургууль, 1950-аас 1952 онд Зөвлөлт холбоот улсын дотоод яамны курс тус дүүргэсэн. 1930 онд Манхан суманд тал бичээж, 1931 оноос Ховд аймагт хоршооны салбарын бичээж, данс хөтлөгч, сумын зарлах, туслах, нягтлан бодогч, дэлгүүрийн эрхлэгч, сумын нарийн бичгийн дараагаар ажилласан. 1937 онд Ховдын 5 дугаар отрядад цэрэг, 1938-аас 1941 онд Ховд аймаг дахь хэлтэст туслах төлөөлөгч, 1941-ээс 1945 онд 5 дугаар отрядад тасгийн дарга, 1945-аас 50 онд тагнуулын группийн дарга, 1952-аас 1953 онд дотоод явдлын яамны 3 дугаар хэлтсийн орлогч дарга, 1953-аас 1955 онд Баян Улгийн аймаг дахь хэлтсийн дарга, 1955 оноос Удай аж ахуйн нэгдлийн дарга, 1961-ээс 1962 онд Ховд хэлтэст хөлийн комиссар, 1978 онд автобаазад диспетчер, 1978-аас 1981 онд нийгмийг аюулаас хамгаалах яамны улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын 8 дугаар тусгай тасагт төлөөлөгчөөр ажиллаж байгаад дэд хурандаа цолтойгоор цэргийн алба хаасны тэдгүрт гарчээ. Гэрэл чулууны улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө зүтгэсэн гавьяаг нь төр засгаас үнэлж Алтан гац содон байлдааны гавьяаны одон байлдааны медалаар 2 удаа болон Монгол зөвлөлтийн Бид ялуу медаль, ардын хувьсгалын 25-40 жилийн ой медалаар шагнажээ. Эрх бэлэгтийн гэрэл чулуу 1930-ад оны дунд үеэс манай улсын баруун хязгаар нутагт хөлийн чандаас зэвсгэлсэн дээрэмчид орж ирэн нутгийн ардуудын эд хөрөнгө малыг булан авч харгас хэрцгийгээр аллах үйлдэх, огтыг хулгайлах зэргээр иргэдийн аюулгүй байдлыг түвэж байсан дайсагнсан үйлдэлтэй нутгийн иргэдийн хамт тэмцэж байжээ. 1938 оны 11-р сарын 15-ны өдрийн дотоод явдлын яамны сайдын тушаалаар гэрэл чулууныг туслах төлөөлөгч болгон дэвшүүлэн томилсон тэр цагаас баруун хязгаарын аюулгүй байдлыг хангах үйлсд биечлэн оролцож эхэлжээ. 1930-ад оны төгсгөл үед тагнуулын байгууллагаас баруун хэл орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс хөлийн зурвас, хөлийн цаана бүгсэн зэвсгэлсэн бүлгүүдийн байдлыг судлах, тэдний хүчийг задлан сарниулах, Шинжааны нутгийн гүн рүү буцааж суурьшуулах зорилготой арга хэмжээг хэрэгжүүлж байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дотоод явдлын яамны Ховд аймаг дахь хэлтэс олон арга хэмжээг төлөвлөн явуулж, өөрсдийн хүч хэрэгслээр нөхцөл байдлыг судлах ажлыг гүйцэтгэж байв. Гэрэл чулуу 1940 оны хавар Шинжааны цонж хүртэл явж судалгаа хийн, цэнгэл, цагаангол, бүх тохойд бүгсэн хэд хэдэн зэвсэгт бүлгийн байрлалын гүнд нэвтрэн тэдний байдлыг судлахаас эхлээд ухуулга ятгалах хийх, Шинжааны эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгдэх, Монголын хил даван дээрэм тонол хийдэг ажиллагааг нь зогсооход чиглэсэн даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, тэдний байдлыг мэдээлэх тагнуулчийг элсүүлэн эргэн иржээ. Гэрэл чулуун өөрийн биеэр гадаадад гарч үр гүйцэтгэхийн зэрэгцээ. Зэвсэгт бүлгүүдийн дотор орж ажиллах бололцоо нөхцөл бүхий тагнуулчдыг судлах, бэлтгэх, хил гарган ажилуулах зэрэг ажлыг зохион байгуулж байжээ. Тухайлбал зэвсэгт бүлгүүдэд нэвтрүүлэн тусгай ураг гүйцэтгүүлэхээр Дэлгүүн сумын харьяат хамхаашийг бэлтгэн 1940 оны 6 дугаар сард Османы лагерт нэвтрүүлжээ. Хамхааш тэдний шалгуур шүүлтийг давж итгэлийг олж нэвтэрч чадсанаар дээрэмчдийн бүлгийн толгойлогч Эсэм хаан, Өгөрдэй, Рас хаан, Салтай, Хайдар нартаа уулзан итгэлийг олж тэдний хүн хүчний байдал, унлаг, зэвсэглэл, зорилгыг судлан улмаар төвийн даалгавраар ятгалаг, ухуулга хийн, Монголын зүг дээрэм тонол үйлдэхгүй байх арга зам сөвгчлэн ажилласны дунд Эсэм хаан, Рас хаан нарын гарын үсэг бүхий бичигтэйгээр үүргэн биелүүлэн буцаж иржээ.
Тэд манай талтай худалдааны болон бусад харилцаа тогтоох, Монголд ямар ч дайсгансан хандлага дахин хийхгүйг амлаж зөвхөн эд бараа, айланбат, цай, тамхи гэх мэтийг хөлийн худалдаагаар авахыг хүссэн байна. Ийхүү гэрэл чулууны боловсруулсан төлөвлөгөө удирдлагын дор хэрэгжсэн хөлийн аюулгүй байдлыг хангах гадаад тагнуулын нэгэн арга хэмжээ ингэж үр дүнд хүрчээ. Тагнуулын байгууллагаас зохиож байсан олон арга хэмжээний үр дүнд 1943-аас 1944 онд манай улсын хөлийн аюулгүй байдалд занал хийлж ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж байсан дээрмийн жижиг бүлгүүдийг Испаний захиргаанд оруулж Шинжааны эрх чөлөөний хөдөлгөөний үйл ажиллагаатай холбон Гоминдааны хятадын эсрэг тэмцэлд хандуулж чадсан байна. Тухайлбал 1943 оны 12 дугаар сард Испаний босгочид хятадын Гоминдааны цэргийн дайралтанд шахагдсан. Бүгд найрамдах Монгол ард улсын хэлд түр байрлахаар ирэхдээ 2200 хүн амтай 360 өрх байсан бол дээрх тагнуулын арга хэмжээнүүдийн үр дүнд 1944 оны мөн үед Шинжааны Алтай аймгийн Кава, Хөх толгой, Чингэл хошууд болон Шар сүмийн ойролцоо газруудын бүх хасаг урайн ханар болон Цонж хот, Мулахэ, Сантай дахь хасгуудаас хятадын эсрэг бослог гаргаж Алтай босгочид 45 мянган хүн амтай 3700 гаруй өрх айл бүхий хүчтэй болсон байна. Босгочдын лагер нь Хөх тохой, Хар тунг, Хоёр Чингэл болон Цагаан гол, Өрөнгө гол, Шар дохой, Давсан тунг зэрэг үндсэн нутгаа эзэмшин сууршаад цудын байдлаас бэлчээр дутагдж 1500 өрх айлууд нь манай хэл байдаг богд хавдаг уул зэрэг нутгаар нутаглаж байна. Алтай босгочдын хүрээ өргөжж Шинжааны ил тарвагтай Кулжа аймагуудтай хятадын эсрэг боссон уйгур, хасаг, Монгол ястнуудын талархлыг хүлээж нэгэн зорилгод нягтран тэмцэл явуулахдаа харилцаа тогтоон хятадуудтай тэмцэл явуулах болсон байна. Гэрэл чулуун Монгол орныхон баруун хязгаарын аюулгүй байдлыг хангахад онцгой чухал үүрэг гүйцэтгэ зогсоогүй. Японы түрэмгийлэл зүүн хязгаарт идэвхжиж байсан дайны хүнд жилүүдэд зүүн өмнөд хөлийн аюулгүй байдлын төлөө зүтгэж хөлийн цаана гарч ажиллаж байв. Тэрээр 1942 онд Замын-уудын хөлийн отрядын тагнуулын тасгийн даргаар ажиллаж байхдаа 11-р сарын 13-нд улсын хөлийг зөрчин тагнуул хийхээр орж ирсэн Иш Багжибо гэгчийг баривчлан авчирч байжээ. 1945 оны 7-р сард гэрэл чулуун Японы цэргийн түрэмгийллээс хятад өвөр Монголын нутгийг чөлөөлөх дайны бэлтгэлийг хангах урьдчилсан судалгаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хэсгийг удирдан хөлийн чандад гарч үүргээ амжилттай биелүүлэн иржээ. 1946 оноос Испани улс төрийн байр суурь өөрчлөгдөж Гоминдааны хятадтай нэгдэн Монголын баруун хязгаарт дахин аюул занал учруулах болсон цаг үед гэрэл чулуун Ховд аймгийн Булган суманд байгуулагдсан тагнуулын тусгай группийн даргаар томилогджээ. Түүний удирдлагаар тагнуулч Дүгрийн хэсэг 1947 онд 2 удаа хэл даван Шинжааны өрөмч Чингэлийн чиглэлд ажиллан Гоминдааны хятадын цэрэг цагдаагийн салбаруудыг довтлон устгаж тэдний утсан харилцаа холбоог таслан нутгийн иргэдийг өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулж байжээ. Мөн гэрэл чулууны удирдан ажиллаж байсан тагнуулч амар заяагаар удирдуулсан групп хөлийн чандад ажиллан Гоминдааны хятадын цэргийн жижиг ангийг устгах ажиллагааг зохион байгуулж байв. 1947 онд манай улсын нутагт суурьшсан Гоминдааны хятадын цэрэг Испани дээрэмчдийг устгах улсын хилээс хөөн гаргах арга хэмжээг хэрэгжүүлэхээр дотоод явдлын яамны сайд хошууч генерал Шагдаржавын удирдлагаар хятадын цэргийн эрхтэнд тулгын шаардах бичиг хүлээлгэн өгөх ажлыг гэрэл чулууны удирдсан бүлэг гүйцэтгэж хил нэвтрэн ирсэн хятадын цэргийн ангид явуулах тулгын шаардах бичиг хүргэх итгэл найдвар бүхий хүнээр Баясгалангийн Бадам Баатрийн чулуунда нарыг сонгон авч зохих үүрэг даалгавар өгч бэлтгэн явуулжээ. Хятадын талд тулгын шаардах бичгийг гардуулан өгсөний дараа хятадын цэргийн удирдлагаас чулуудаг буцааж Бадмыг авч үлдсэн байна. Хятадын цэргийн анги тулгын шаардах бичгийг аваад манай хилээс гараагүй учраас цэргийн хүчээр хөөн гаргасны дараа байрлаж байсан газар нь очиход Бадмыг нуувчинд хорж байгаад халуун төмрөөр хайрч хамлан алсан байжээ. Бадамд 1968 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар
бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол нэхэн шагнажээ. Гэрэл чулуу 1946-аас 1949 онд Осбан Гоминданы хятадын цэргийн хүчийг сарниулах үйл ажиллагааг нь таслан зогсоох тагнуулын хэд хэдэн удаагийн цуврал арга хэмжээг дээд удирдах байгууллагын шийдвэрээр зохион байгуулж тагнуулын байгууллагын түүхэнд тодор бичигдэн үлдсэн Далд фронтын дайчин тагнуулчид болох Батбаярын Дүгэр, Өвшингийн Сагада, Баясгалангийн Бадам, Баатрын Чулуунда, Батжаргалын Дүгэр, Батубайн Сахан, Сүхийн Чой, Агдуугийн Дүгэр, Батминдийн бүрэн төгс нарыг удирдан ажиллан тагнуулын ажилтны өргөсөн тангарагта үнэнчээр зүтгэж үлээсэн үүргээ нэр төртөөгөр биелүүлж эх орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан.